тэрээр цэргүүдлүүгээ эргэж одоогийн эзэн хэн болохыг тэд анзаарсан гэдэгт хвч байгаагаа хэлээд тэр өдөр өөргөө гүйцэтгэж чадаагүй хүмүүст дахин нэг боломж ирлээ хэмээн мэдэгдэв. Гэвч яг тэр үед ардаас нь хин нэгэн зогс гэж ашиграв. Овоохон дотор манай баатар үүмэнийг анзаарч гадагш харахаар шийдэв. Гадаа асуугчид болон тэдний цэргүүд ирж нэг асуугч нь тэдний зөвсрийг эсэргүүцээд аюутгүй үлдэж чадна гэж бодоо юу хэмээн асуув. Асуугч тэднээс энүүнийг авчрахыг шаардах үед асуугчид төвөн хүчийг дайчилсан төвөөжөн гайхажвэ. Манай залуу хэдийнэ энд ирсэн тус сүржиг нь хэрэггүй гэд гарч ирэв. Танг Жуки 3 дугаар асуугч болон бусад хүмүүс ирснийг онцлоо. Гэвч асуугч манай баатрыг зөвшөөрөхгүйгээр өдөртөгчийн соёлыг горлонгээд хашигчв. Манай залуу шатаар буухтаа тэнцээнд явснаар өөрийн чадвараа хэдийн бачсан гэж мэдэгдэв. Тэрээр тэднийг нөөцөл ба хорны өргөнд шудраг ажлыг шалгаж байгааг дуртаад өөрийн хэрэгтэй байгааг асуув. Хариуд нь асуугч манай гал дүрийн муухай аш болон хүндэтгүү яриаг зэмлэн хашигчв. Вожон дундуур нь орхойг оролцсон боловч асуугч түүний яриаг тасрав. Тэрээр хүүг амьд үлбхийг хүсэж шалгалтын үеэр юу болсон бүхний хүлээхийг шаардав. Манай баатар тэмцээний үеэр юу болсныг хэлэх боломжгүй гэж сонссон хэмээн хариулав. Дараа нь тэр тэднийг дагсан. Гэр бүлийн дүрэн санснаас хөнгөн байна уу? Эсвэл намайг шудрах бос даваа талалж авсан гэж бодоо юу хэмээн асуув. Энэ үед асуугч харанхуй сарны сэлэмний урсгал болон 300 орчим хорон санаатнуудын хүндлэнгийн оролцоо байсныг жагаж дуртаа сонссноо ичлэв. Тэрээр гадны нөлөө орсон тул тэмцээнийг шудрах гэж үзэх боломжгүй хэмээн зүтгэв. Гэрч манай залуу тангукран болон танг өнрөөнөр бусад оролцогчдыг арсан бөгөөд өөрөө тэднийг устгаснаар тэмцээнийг дуусгасан гэж тайлбарсав. Тэдний оролцоо тэмцээний дараа болсон тул шудраг байдлын асуудал үүсэхгүй гэж тэр зүтгэв. Асуугч уурсан хин хэнийг алсан бэ гэж асуув. Манай гол дүр түүнийг гангдан ууз руу өөрөө явж цавцснуудыг шалгахыг хэлв. Асуугч даруйд авч тогтшаал өгч манай хөрөө асар их хурдтайгаар дайрлаа. Тэр хавьд цахилгаан зэхэж хүмүүр сандран хаширдав. Гэвч манай хүү асуугчийн гарыг хааж чадав. Тэрээр түүнийг таймнаар кинэг гэж дуудаад ачхан нөхсөнд итгэхэд хэцүү байна уу хэмээн асуув. 3 дугаар асуугч өөрийнх нь дайрштыг өвдөг ганцхан гараар хаасан тэтгэж чадсангүй. Тэрээр өөрийнх нь чөтгөр устгах чохор хүрэлцэгтүүдийг хараа сонсголыг муу татдаг талаар бодож улмаар манай хүү өөрийнх нь дотоод хүчийг давсан эсхийг гасан ч өнөө хүчшгүй зөөлхгээд дараа мартагнав. Асуугч дараагийн дайртандаа бэлдэн манай хүүг асуугчийг дормжлох зүрхтэйг нь гайхан хашигчв. Хариуд нь манай гол дүр Райнаас асан хорны шилээ гаргаж ирэв. Асуугч үүнийг ханаас асныг асуухад манай баатар үүнийг юу болохыг мэдэж байна уу гэж зөрүүжин асуув. Тэрээр үүнийг асуугчийн өөрийн аж ахуйндаа өгсөн хорны шил болохыг ичлэв. Тэгээд манай залуу шилийг доош шидрээ. Шил хагарч асартан голт дэлбэрч дийвдэв. Манай хүү хэрэг энэ зүгээрч нэг жирийн хорны шил байсан бол анзаарсгүй өнгөрч болох байлаа гэж тайлбарсав. Гэвч энэ бол танг гэр бүлийн 10 хорны нэг байв. Хянагч вөөжөн цочирдож тодорхон домогт хор байж магадгүй юу гэж асуув. Юунуу үнийг гаспзууны хор гэж нэрлэхийг батлсанд вөөжөн гайхаж хоцров. Шиш чадах үеийн хүчтэй галт энергийг тэр анзаарч 3 дахь асуугчийн өдөртөг агаас хүнхээр аль хүчнийг ухаарав. Асуугч бүрмсэн цочирж оржээ. Манай баатар вөөжөн рүү ирж хараад 10 хорны агаас хүнхээр зөвхөн зөвшийн мэжтэй дэгсгийг асуув. Хор гэдэг зүйлийг хувийн шаналдаа ашиглаж болохоор тийм шашгүй зүйл гэж одоо юу? Вөөжин огт үгүй гэж хэлээд энэ нь хамгийн чадварлаг дайчдад зан шихийг чадах аюултай зүйл болохыг тайлбарсав. Хийх арга нь өссөн тул одоо үлдсэн хорнууд альбнаас жилүү үнэтэй юм. Тиймээс тэрээр үнийг хувийн ашиг сонирхолтой ашиглах нь хатуу шийтгэж хүлээх хүндэслэж болно гэж дүгнэлээ. Үүнийг сонсоод бусад авсагчид эсэргүүцэн шууд ашиглав. Тэд вөөжөнийг овийн авсагчид хатуу шийтгэж анаанаа гэж яаж зөрхөж ийнвэ хэмээн уурч түүнийг баригчлахыг хамгаалагчдад тушаа. Манай гол дүр авсагч хэрэгэм зэрэг овгийн дүрмийг зөрчихээр халахдаг гэж бодоо юу хэмээн тэднээс асуув. Тэрээр авсагчид ядаж нэр төртөө өгөх болно гэдгийг амлаа. Ингээд манай залуу гашин техникийг ашиглав. Асуугчийн бие чөлөө болон хуурч газарт бутран өнөхөд хүмүүр гайхаж бас айн сандрав. Манай баатар асуугчийн аж ахуйн түүнийг хойд насанд нь хүлээж байгаа байх гэж найдаж байв. Тэрээр түүний гэр бүлийн тэргүүнийг шүүх хэрэггүй. Авсаад арцсан асуугч гэж дуудав. Түүний хаан зогсохыг зөвхөн тэр өөрөө шийднэ. Өөжин манай гол дүрийг асуугчдын өмнө энэ зэрэгтэй зөксөж байгаад гайхаж бахар хахын зэрэгцээ танг гэр бүлийн хувь заяа энэ дүүрчлэгдэж магадгүй харав. Өөр нэг асуугч уурж манай баатрыг шууд баривчлахыг шаардсан зэрэгүүдтэй дайрах тушаал өгөв. Гэвч манай залуу их асуугч тангуг зөнгөтэй ярьцав. Тэрээр их асуугчийн шав гэр бүлийг аюул дараасныг мэдж байгаа эсхийг асуухад их асуугч юу яриад байгааг нь гайхав. Манай залуу түүнийг шаваа харанхуй сар сэлмийн урсгалын тагнуул байсныг үнэхээр мэдээгүй юу гэж асуухад их асуугч үүнийг гүтгэхгүй зүйлгээд өөрийг нь гүтгэжээ гэж ашиграв. Гэвч хүү харанхуй сар сэлмийн урсгал тэмцээний талбар руу халдсныг онцолсон ч их асуугч хувилдааны баримт шаардав. Гэтэл гинт мөнгө өөрөө хэлж өгье гэв. Ардаас нь дэд сэхэрсийн хүү Жонг гэж зураг шалхан гарч ирэв. Тэрээр нөмргөө тайлж өөрийгөө царын ганц гэрч гэдгээ харууллаа. Жонг өнөнтэй уулзахаасаа өмнө тангу карантай тулдаж эдгээр шархыг авсан. Гэвч биеэрээ дөрөн зөсөн шархыг үзүүшин тайлбарлав. Тэрээр эдгээр шарх нь хор эсвэл нуус техникийнх биш, харин сэлмийн техникийнх болохыг хэлв. Түүнчлэн тэрээр тухайн үед анзаараагүй ч энэ нь хос сэлмийн техник байсан бололтой гэж нэж хэлв. Их авсагч ямар нэгэн шалтгаан хэлхийг оролдов. Гэвч бусад авсагчид түүний яриаг таслав. Нэгэн шавхын насаас сэлмийн техник ашиглаж байгааг харснаа дурдж энэ нь зүгээр ч нэг таамаг биш гэлээ. Тэрээр цогцсноо
тонууд дээр шарах Жонгкигийн шарахтай маш адилхан байсныг тэмдэглэж Жонгкич үүнийг батлав. Түүнчлэн Тангукран түүнийг авахаас өмнө өөрийгөө Мачингук гэдэг таринууд болохоо хүлээн зөвшөөрсөн гэж нэмж хэллээ. Үүнээс болоод асагчид шивнэлдэж шивгчнээс төрсэн Макингук хаягдсан нууц хүүгийн тухай цорхлыг санацгаа. Тэд үүнийг үнэн болохыг ухаарсан тул манай баатар Жонгкич руу эргэж ураг шалхан гарсанд нь талархав. Жонгкич инээмсэглээд манай залууд амирчтай тул ачиг нь хариулах зөв гэв. Энэ үед их асагч бүрэн цачралд орсон байв. Тэрээр шавь нь үнэхээр таринууд байсныг ухаарлаа. Гэвч тэр одоо өөрийнх нь аюулгүй байж хамгийн чухал гэж үзв. Тэрээр бусад асагчид руу манай баатрыг хааж 3 дугаар асагчийн өшөөг авахыг ашигласан ч манай залуу яриг нь тасалж баримт дэлгэцэн тул яаран хөдлөхгүй хайг хараалав. Их асагч өөрийгөө юу ч мэдээгүй гэж зүтгэн өөрийнх нь нөхцөл байдал 3 дугаар асагчийнхаас өөр хэмээн марав. Үүний хариуд манай баатар түүний байр суурь зүгээр үл томсорч болохоор тийм хөнгөн зүйлөө гэж хэлв. Хэрв Тангукран гэр бүлийн тэргүүн болж овгийг хараахаас сар сэлмийн усгалд өгсөн бас их асагч юу ч мэдээгүй гэж хэлж байсан уу? Химэн тэр асуув. Дараа нь тэр үүнийг ханг зан гэж нэрлэхэд их асагч түүнийг төр хүлээхийг шаарддаг ашрав. Гэвч их асагчийг ухаарч амжихаас өмнө манай залуу түүний гарыг тас авчив. Хүн бүр цачралд оров. Манай голтөр их асагчид тагнуулж нууж исэн гих бүрөө туглаас мултарч чадахгүй гэдгийг хэлв. Тэрээр нь бол тулааны уршгийг нь устгахын тулд дан таныг нь хэмжих ёстой ч хуульцсан. Гэх баримт байхгүй тул шийтгэж зүгээр дуусч байгааг тайлбарлав. Их асагч өршөөл үзүүлсэн баярлалаа гэж өглөө. Гэвч тэрээр дотроо өөр зүйл сэлж байлаа. Тэрээр манай залууг харахад дэндүү хурдан байна гэж бодоод цус тавтаж байгаа дур эсрэг нууц хор гаргаж ирв. Их асагчийн гарт хэлбэргүй хорны шил байв. Энэ бол танк гэр бүлийн 10 хорны нэг бөгөө дөнгөөгүй, үнэргүй, амтгүй хор юм. Хэдийгээр энэ нь анхны хувилбар шигээ хүчтэй биш ч түүний амьдралынхаа хасыг зэрүүлж бүтээсэн хувилбар байлаа. Эцэст нь тэр манай залууг юунд зохиоснаач мэдэж амж хосон өмнө ална гэж тангарагшив. Их асагч нууц хорыг ашиглахаар бийдэг. Гэвч манай залуу үүнийг шууд анзаарав. Тэрээр шалангаа хөдөлгөөнөөр асагчийн хор барьж исэн үлдсэн гарыг нь тас тавьчив. Өөр нэг асагч уурсан хашгирч энэ юун галзуурвэ гэж асуув. Тэрээр манай залуу цайхан өшөөж үзүүлнэ гэж амлсныг нь сануулад манг одоо ч гэр бүлийн тэргүүн болох хэрэгтэй гэж зүтгэсээр байгаа эсхийг асуув. Үүний дараа хүү тэдний зүгээр газартайгаа тасарсан гар руу харахыг шаардав. Хүн бүр доош харж тасарсан гарын хажууд хорны шил байхыг харав. Шил нь хагарч доторх шингэн насгарч байлаа. Хүү их асагчийг эцсийн дайралтай хийхин тулд өөрийн цэсний урсгалыг хортуулсан гэдгийг анзаарч үүнийг түүжин ичхүргүй хэрэг гэж нэршив. Газарт ихтэйч буй их асагч гэр бүлийн тэргүүнээс өөрийг нь өршөөхийггүй хашгирав. Гэвч манай баатар ногоон энерги эргэлцсэн гараа өрхөв. Тэрээр Тангук Жонгийг гэр бүлийн тэргүүний аминд халтахыг затаж овгийг өмөөсөн гэж мэдэгдэв. Тиймээс түүнийг урагч гэж үзэн шийтгэл нь хатуу байх болно гэдгийг зарсав. Хүү ямар ч өршөж үзүүлжгүй гараад авлахад их асагчийн толгой тэр дорой тасран өнөв. Үүний дараа бүгд цачралд орж айд сандрав. Манай гол дүр үлдсэн асагчтай тандан тэд танк гэр бүлийн хулаас дээгүүр биш гэдгийг анхааруулв. Хэрэг үлдсэн асагчтаас хэн нэг нь албан тушаалаа ашиглан гэр бүлийн хулыг зөрчүүл тэр өөрийн биеэр шадархсыг татах болно. Тэрээр танк гэр бүл энэ зүг байгаа бөгөөд хизээч нуран унаж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Гэвч тэр нэг зүйлийг амлаа. Тэрээр гişүүдийг буруу намын урсгал эсвэл чөтгөрийн шашны аюул занш хийжж дүртүүжгүй хай баталгаажуулна. Тэд сэжэнд амаараа монголон амьдарч чадна гэж тэр амлав. Дараа нь тэр вүүжиний цэргүүд болон бүсэд орцогчд руу ирж асагчд биш. Харин та бүгд намайг хууж ирсний гэр бүлийн тэргүүн гэж хүлээн зөвшөөрч байна уу гэж асуув. Тэр шин хажуу танг чихийн өргөөнд нэгэн хөвшин эмэгтэй мэдээ дуурахаар яран орч ирв. Манай залуугийн ээж танг чихий түнээс тайширч асуурхаа ирэхийг хүсээд ян үнэхээр тэмцээнд төрүүлсэн эсхийг асуув. Эмэгтэй баярын нулим сангаж түүнийг төрүүлсний батлаад нууц болон хорны танхимын бүх хүмүүс түүнийг хүлээн зөвшөөрсөн гэж нэмж хэлв. Тэрээр түүнийг гайхалтай өсөж тарнж байгааг дурсгасандаа баяртай байлаа. Чихий танг Лонгрянг амьд байгаад энэ мэдээг сонссон ч болоосаа химэн уйлв. Энэ үеэр манай гол дүр цаггүй байлаа. Тэр ээж рүүгээ яаран очихыг хүссэн ч ихтэй шийдвэрх хэвээр уул шигийг хажиж байв. Үүний улмаас тэрээр зөвлөгөөний хорцов. Танг Жуки гэр бүлийн тэргүүний тушаалаар дараагийн арга хэмжээнүүдийг нууц болон хорны танхимд зохион байгуулна гэж мэдэгдэв. Түүнчлэн гол шийдвэрүүдэд гэр бүлийн тэргүүний зөвшөөрөл шаардлагатай болно. Үндсэндээ асагчдын гарт байсан эрх мэдэл нууц болон хорны танхимд шийджээ. Асагчд дургуутсан харагдсан ч хинэн ч элдэд дургуутсрээ илэрхийлсэнгүй. Гинт асагч нэ. Тэрээр манай баатрыг онцгой гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч туршлага нь хараахан ариун биш байгааг тэмдэглэж гэр бүлийн тэргүүн бүрэн өсөж тарнаг хүртэл өөрсдийгөө төр баривчаар ажиллаж хай саналсаа манай залуу асагч огийн өвгөн дортой гэдгийг зөвшөөрөв. Гэвч тэр тэрний зүгээр түүний туршлагаагүй байдлыг ашиглан эрх мэдлийг хадгалж өртгийг хүсэж байгааг мэдж байлаа. Тэрээр төр барих асуудлыг дараа шийдэхийг санал болгоод одоогоор эрх мэдэл шилжүүлж ажлыг дуусгав. Дараа нь мөрдөн байцаалтаар 3 дугаар асагч Паллоны хор хууль бусаар хил давуулсан үнэн босгонд батлагдаж асагч
Гэгчдийн зөвлөлийн чадамжид ирвэжтэй төрөв. Үүний үр дүнд 10 хорны удирдлагын нууц болон хорны танхимд даатав. Ихэнх хэрэг мэдрээ авсан ахлагчдад зөвхөн өөрсдийн цэргийн хүч илүүлдэжээ. Манай залуу цэргийн хүчийг ахлагчид өргөжлүүлэн удирдна гэж мэдэгдэв. Гэвч үүнээс хойш ахлагчид тэднийг тэжээх зардлыг өөрсдөө хуваараа хариуцах ёстой болно. Мэдээж ахлагчид иш дурам цам байлаа. Манай хүндээ захирсаар дамжуулж хуваарсан төсөв байгаа бол түүнийг хэсэх хэрэгтэй гэж нэмж хэлв. Их ахлагч нас барсны улмаас шууд удирдлагын цэрэг болон дээд сүнсний цэргүүд харьяашгүй болсон тул хинч хариуцлага хүлээсэнгүй. Иймд манай баатар тэднийг нэгтгэхийн сүдрийн цэрэг болгож нууц болон хорны танхим туваарсав. Тэдний үүрэг гадаад хамгаалалт болж өөрчлөгдсөн бөгөөд цалингийн одоогоо хамгаалагчдад дүүцүүлэн зохицуулв. Зарим цэргүүд цалин болон зэрэгтийг буурсан сэтгэл дундар байгаагаа илэрхийлв. Тиймээс манай залуу тэдэнтэй нүүр толов. Тэрээр тэдний цэргийн хүчийг үл тоомсорж байсан тул урд өмнөж байсан даваа ихээр мартахыг хүсв. Тэрээр тэдэнд хэрэг халагдахыг хүсэхгүй байвал үргийн сайн биелүүлсэн дээр гэж анхааруулв. Түүнчлэн тэрээр үргийн мартах эсвэл үл ойлголцол үүсгэж хатуу шийдэх нь гэж зөвтөлв. Үүгээр тэр тэднийг амархан дуугүй болгов. 2 хоногийн дараа багш жагж цангин болон бусад хүмүүс багш нар манай залуугийн өмнө бүхий. Ахлах багш түүнийг гэр бүлийн тэргүүн хэмээн дуудав. Гэвч дотроо чаншин маш их сандарч байлаа. Тэрээр манай залууг хүч болон хууль ёсны эрхээ ашиглан ахлагчдын зөвлөлийг тарасныг мэдэж нэгж буруу хэлбэл гамшиг дагуулна гэж айжээ. Манай залуу завгүй хуваараасаа болж тэднийг үл тоомсорсондоо хүрцэл очиод тэднээс асуух зүйл байна гэв. Багш манай баатар руу хараад түүнийг өнөө 28 дугаартаа оролцогч мөн гэдэгт бараг итгэж чадахгүй байлаа. Манай голдор түүний харцыг анзаарч хувцснаас ууж гайхаа юу хэмээн асуугаад тасчход нь захисаар хувцлах гэж сүлжингснийг тайлбарлав. Чончин түүнийг хараахан албан ёсоор тэргүүн болоогүй ч кланыг өөрийн болгосноо илэрхий зарж гин гэж бодов. Тэрээр твцсэн дуугаар ямар хүсэж болохыг нь асуув. Монг жигс гэр бүлийн хамгаалалт тэнтрэн буюу трумфоб хайхалтай гэж сонссон. Тож муу ярим бүжгүүдийг ойртолгүй байхын тулд энэ тэрхүү трумфобыг суулгуулах хүсэлт гаргав. Гэвч чан хүчил өчөв. Кланы үндсэн трумфобыг тэргүүний зөвшөөрөлгүйгээр суулгах боломжгүй аж. Түүнчлэн үүнийг хэрэгжүүлэхийн тулд гэр бүлийн эрдэнэ болгон уламжлагдаж ирсэн нарийн зүйлс болон хэд хэдэн трумфобын мастерууд шаардлагатай гин. Яг энэ үед манай залуугийн гараас зүүнүүд нисэж өрөөгөр дүүрэн ногоон инэрий тархав. Зүүнүүд ах багштай хамт ирсэн бүх багш нарыг онлоо. Багш эргэж хараад бүгд газар унсан дахайг үзээд цэцэрдэв. Гэр бүлийн тэргүүн яагаад ингэж байгааг хашгирав. Гинт нэгэн зөв багшийн нүднээс хитгэн мэнчин зай зогсов. Манай баатар танган грэнгтэй хийсэн хэрцлийг аль хэдийн мэдснээ хэлж багшийг харахгүй сарны сэгмийн урсгалын халдлагыг хаахгүй байхаар шийдсэн дураатав. Тэрээр чангиныг үүний зүгээр өнгөрөөнө гэж бодоо юу хэмээн асуув. Манай залуу байр суурьндаа хатуу хിവэр байлаа. Тэрээр танк гэр бүлийн үндсэн дотоод өргөнд жиргэжин гэр бүлийн хтэй төстэй хамгаалалт цоолоход багшаас шаардав. Бас нэг зүйл хэлэхэд манай залуу үүнийг гуйгаагүй байв. Энэ бол шууд тушаал бөгөөд тэрээр дахин үгүй гэдэг үг сонсохыг хүссэнгүй. Тэрээр чанд танк гэр бүлийн дөрөн бол өсийг аравч гихэн ногоолж хариулах явдал гэдгийг сануулв. Тийм учраас ахлагчид түүний гарт өрөвдсөн байна. Дараа нь тэр 3 хүртэл тоож эхлэн хэрв нааштай хариу сонсохгүй бол жигэж гэр бүл рүү өөрийн биеэр очиж жигэж багшид хариуцлага тооцно гэж занш хэлв. Багшийг эцэст нь бууж өгөхөд тэрээр үр дагаврыг нь чаны төсөөс үлдээ. Багш зөвшөөрөн бүхийж манай баатрыг гэр бүлийнхнийг нь өршөөхийг гойнгой. Манай баатар сэтгэл хангалуун байсан тул ижтэй инээмсэглэв. Тэрээр чаныг хурдан хөдлөнө гэж найдаж байлаа. Сүүлд нь мөрөө эжүү юринаар ирв. Манай залуу тэднийг эрт дуудахыг хүссэн ч цогцоор хэтэрхий их байжээ. Мөрөө түнлүү гэр бүлийн тэргөө химээ хандаж яагаад өөрийг нь дуудсныг твдэн асуув. Гэвч манай залуу зөвхөн тэдэн дундаа албаны байх шаардлагагүй гэд инэ. Тэрээр тэднийг өргөж яддаг шигээ байхыг хүссэн ч юрий үнэхээр зүгээр үү гэдэгт эргэжж байлаа. Тэд тэр даруй тайвширч хөлөө ширээн дээр тавин манай залуугийн нэрийг ч хүргүйгээр хашгирв. Энэ нь тэднийг ядаж байх зэрэг албархаа байгаасаа гэж хүссэн тэргүүнийг санаа алдахад хүргэв. Цааш өргөж дүүлбэл юрий санаагаад тэднийг яагаад дуудсныг асуув. Ингээд манай баатар түүний аавыг дөнгөж сая авах офицераар томсноо мэдэгдэв. Охид цочролд орч хашгирдв. Маяг мөн аавынхаа үнэхээр чадвартай гэдгийг батлав. Тэгэхээр тэр энэхүү алтан боломжийг ашиглах хэрэгтэй. Юрий баяртай байсан ч эсэргүүцэл байсан байж таарна гэд үүнийг шууд ингээд батлах зүгээр үү гэж санаа зов. Манай баатар эсэргүүцэгчдийн дууг харах нь тийм ч хэцүү байгаагүй хүлээн зөвшөөрөв. Гэвч хэрэг аав нь өөрөгт ажилтай ханга хандах эсвэл мөн зарцуул асуудал үүснэ гэдгийг тэрээр анхааруулв. Юрий аавгаа тийм хүн биш хэмээн хурдхан өмөрөв. Ингээд манай гол дүр түүнд аавынхаа өөрөгт ажилтай тасгадан туслахыг хэлв. Юрий сэтгэл хөдлөө барьж ядан уяг шахан түүнд талархлаа илэрхийлв. Үүний дараа манай залуу мөрөө хажуу хоёр руу ирэв. Тэрээр ахлагчдад толцсон ч гол чадвартай хүмүүсийг эсвэлхээр төлөвлөж байгаа. Тул тэдний нөхцөл байдлыг асуухаар дуудсан аж мөрийн өөрт нь санал болох хүн байхгүй гэж хэлв. Ингээд манай баатар эжүүнийг ангаах хааны өргөдтэй холбоотойг тэмдэглэж энэ талаар асуув. Ажун энэ нь янангтай бас холбоотой тул ярих уу? Үгүй юу гэж гайхаж байснаа хүлээн зөвшөөрч твдэв. Тэрээр ангаах хааны өргөө өнгөнгийн аавыг хордуулахад орсон гэдгийг
гэдгийг илчлэв. Үүнийг сонсоод Мөрио Юри нарт цачирдав. Юри гараараа ширээ цохин тэд яаж та сондчгийн гэр бүлд гар хүрч зөрөхвэ хэмээн хашгирав. Гэвч манай баатар түүнийг зогсоож эжүүнийг өргөжлүүлэхийг хүсв. Ажуун анагаа хааны өргөн авсагчдын зөвлөөс ангид тусгаарлагдсан байдаг гэж тайлбарлав. Тэд өвчтнүүдийг эмчилж эм хотолтон санхүүгээ авч явдаг аж түүнчлэн тэнгэрийн гай хамшивч чөтгөрийн лордын хэргийн дараач танг гэр бүл тэдний санхүүжилтийн ачаар амьд үлдсэн гэн. Ажуун өрөн өвөөг анагаа хааны өргөний өдөртөгч байсан ч хасагдсан гэдгийг хэлв. Тэрээр өнгөнгийн аав өвөө дээр нь өдөр бүр зачилж өргөө гүтгсэн хүмүүсийн эсрэг зогсдог байсныг тайлбарлав. Гэвч аав нь дотоод хүч буюу нүг хүн төтмөг байсан тул тулааны улмаас татаадтай хүн бэртэл авчи. Үүнийг сонсоод манай залуу аав нь бүх зүйлийг үл харгалзан тэнцсэн гэдгийг ухаарав. Ажин гөргөжлүүлэн өдөртөгчийн орсогч Тэнгэр яны ээжийн талаар хэлхийн аргагүй гүтгэжээ хийснээр маргаанд тесэрсэн. Тэнгэр маргаанд ялагтахтаа тулааны ордог ашиглахыг орцсон боловч эжүүний өвөө хөндлөнгийн орцоо хийжээ. Тэрхүү хэрэгээс болж Тэнгэр дараагийн өдөртөгчийн сонгоноос асгсан байна. Арги Тэнгэрд ус санаж аавыг нь хордуулсан уу гэж асуухад ээжүү өнийг батлав. Тэрээр Тэнгэр яны аавыг алж анагаа хааны өргөөг хөмөрсөн гэж нэмж хэлв. Үүнээс гадна тэрээр ээжүүний өвөө бас хордуулж шаранд хоржээ. Мөри яагаад үүнийг ээж болохоогүй асуусан ч ээжүү хинч тайлбарлахаар ураг шалахгүй байсан гэв. Тэрээр үннийг мэд хүнийг тэд асахгүй байх гэж найдан амьд үлдэхийн тулд тэмцээнд орсон аж. Гинт тэрээр өвөөгийнхөө биеийн байдлыг шалгахаас дээрхээсээ илүү айж гэн гэд уйж хэлв. Тэрээр өнөнгөд авьяаслаг хүн олж өгч чадаагүйдээ хүрцэл очив. Гэвч манай залуу өдөртөгчийн орлогч өвөөг нь яагаад асахын оронд амьд үлдээснийг асуув. Ажин өргөн дотор нууц хэсэг бий гэж сэжигч байгаа бөгөөд далайн дамаг тантан болох түмэн жилийн галт мөрөг загаснаас гарч хасан татаад өрөл буюу нүү аныг дортов. Юри Мөри хоёр үнийг байдагт гайхад манай баатар татаад өрөл гэж юу болохыг асуув. Жон үнийг ууж галын ертөнцийн түвшинд хүрсэн лордын тухай дамгийг ярьж энэ нь татаад хүчийг нэмэгдүүлдэг гэж тайлбарлав. Ажин тэрхүү өрөл нь хүчтэй хор агуулдаг гэж анхааруулв. Тийм учраас үүнийг сайр мөчүүлэхгүйгээр өөс өхөж түргдэг аж. Түүнчлэн хэрэг хорыг болохоор арьсахаас үйлчлэн буурдаг байна. Манай залуу хорыг нь арьсахгүйгээр үнэрлөг нь хадгалж чадах царын ганц хүн нь эжүүний өвөө мөн үү гэж асуухад ээж нь тийм гэв. Одоогийн өдөртөгч өрөлийг ууж галын ертөнцид дэвшин даагчтай танг гэр бүлээс гаргаж өөрийн ус усыг байгаас хор төзөөж байгааг тэр тайлбарлав. Мэдээч хэрэг бүлхийнх нь энэхүү буслогоо дуусч байлаа. Манг тэр хүний жинхэнэ гэгэрсгүйгээр галын ертөнцийг эршхийж байгааг мохог хэрэг гэж бодов. Манай залуу ажинд үнэнээ хэлсэнд нь талархаад дахин нэг зүйл асуув. Хэрэг тэд одоогийн гишүүдийг цэвэрлэж өвөөг нь буцаан авчирвал анагаа хааны өргөө хэвийн нажиж чадах уу? Жүн өдөр хаа зангидан шаардлагатай бол шинэ эсвэгчдэд зааж сургаж чадна гэж итгэн боломжтой гэж хэлв. Манай залуу инээмсэглээд ингээд боллоо гэв. Тэрээр мөрөөд түүний түүхийг дараа дуусгах гэж хэлээд босож тэд шууд анагаа хааны өргөө рүү явна гэдгийг мэдгэв. Жон манай баатрийг эхлээд ээж дээр очихгүй байгаадаа итгэвчтэй байна уу гэж асуусан ч манай голдор түүнийг ойлгоно гэв. Тэрээр гэр бүлийн тэрхүүний хувьд хоёултгчийг зүгээр үлдээж болохгүй гэж мэдгэв. Хамгийн гол нь ээж нь найзынхаа тулсан зүйлийг сонсчоод зүгээр суугаасай гэж хүсэхгүй гэлээ. Энэ нь нэжэнийг нулин соноход хүргэв. Эцэст нь манай залуу хаалгыг нээж Жоны мэддэг байсан анагаа хааны өргөө бүрмөсөн устгахаа тангарагшав. Анагаа хааны өргөн дотор одоогийн дарга тангиж бахимдаж байв. Тэрээр танг лонг ранги хүү гэр бүлийн тэрхүүн болсон гэж сонсоод үүнд санаа зовж байлаа. Тэрээр танг жүн өргөнд хараахан иргэд ирээгүүд бас санаа зов. Тэрээр ээжнийг өвөөгөө орхих хүн биш гэдгийг мэдж байв. Гэвч тэрээр ээжнийг өөрийн аим насыг ирээд үзэж байгаа байх гэж таамаглав. Тангил өвөөг нь хэрээд чалж чадна гэж бодсон ч асуудал нь татаад үргэлж байлаа. Үргэлжний энергийг бүрэн шингээж галын ертөнцид хүрэхийн тулд түнд өвгөнөр уг хэрэглэх шаардлагатай байв. Харамсалтай нь өвөө нөхөн орсон ч юу ч ирэхгүй байв. Тангил хорыг өөрөө арьс хатгалаар эргэцүүлсэн ч галтайгаар хож үлийг сүтгэхээс хайж байлаа. Яг энэ үед нэгэн шав кланы тэргүүн ирчлээ хэмээн хашгирсаар гүйж орж ирэв. Тангил түүнийг чимээгүй байхыг шаардан хашгичив. Энэ хооронд гадаа танг кланы дайчид анагаа хааны өргөний хамгаалж очдыг буулган авч манай залуу болон ээж нь нарт зам гаргаж байлаа. Сүүлд нь ээжүн гişүүдтэй нүр тулж яагаад ингэж байгааг нь асуув. Маян гижнээс өвөөгөө олсон уу гэж асуухад ээж шүдэ 100 үгүй гэж хариулав. Тэр хаа сайгүй хайсан боловч ямар ч мөр олсонгүй. Иймд тэрээр тэр ирчүүд рүү хашгирч өвөөг нь хаан нуусныг мэдхийг шаардав. Ирчүүд бие рүүгээ харан мэдхгүй гэж зүтгэв. Манай баатар тэр дараа өдөртөгч вөөжинд тушаалвч вөөжин түүнийг тасчихв. Хоцол хийсэн ирсэн толгоонуудад манай хүү амьд өвцөн хүмүүс рүү хараад тэрхүү залчин нүдэрээ хэнийг хурах гэд байгааг нь асуув. Тэрээр төвчээрийг нь бүү шалгахыг анхааруулж үннийг хэлхийг шаардав. Айдаст автсан тэд тэнцэн ихсний дараа одоогийн өдөртөгч тэдэнд хуучин өдөртөгчийг ноёв торхоор тушаасан гэж эцэст нь хүлээв. Үйл явдал улам эрчимжиж эсрэхтэй мөч явтж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн их нь үзхийг хүсвэл эргэцэн дэх төрийн банкны дааслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж цавоглоо маань заавал бүртгүүлээрэй.